Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны жишиг өрхийн эрүүл мэндийн төв нь 2017 оны 3 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулжээ. Өнөөдөр албан ёсны нээлттэй хэлээ. Уг өрхийн эрүүл мэндийн төв нь Монгол улсын хэмжээнд бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааны хувьд жишиг болох үс юм. Иргэдийг өвдснийхэн дараа бас өвчин эмгэх туслахаас нь өмнө урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үзүүлнэ. За 2015 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөвчтэй хурлаас 12 дугаар хорооны 16,000 гаруй иргэдэд оруулж Монгол улсын хэмжээнд одоо жишиг өрхийн эрүүл мэндийн төвийг барья гэдэг ийм шийдвэр гаргасан. За анхны одоо барилгын төсөв бодоод тэр 200 сая төгрөгөөр барилга бодоод баригдаад за дээр нь одоо энэ жил бас бид нэр нэмж бас 5-600 сая төгрөг гаргаж өдөр тодорхойлын бүх тоног төхөөрөмжүүдийг болоод бий болгосон. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны жишиг өрхийн эрүүл мэндийн төв нь 1050 м2 талбайтай. Стандартад нийцсэн 32 өрөөтэй, шүүд, эхо, эрдэнэтгийн сэргээн засах комбинаттай сүүлийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа юм байна. Гэхдээ бид бол яаж юм гэхээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг яг Японы яг энэ Hitachi фермийн энэ Монгол мөнгөөр бол 400 орчим сая төгрөгийн үнэтэй ийм аппарат байгаа. Энийг бол яаж юм гэхээр бид сая шинэ өрхийн эмнэлгийн нээлтэн зориулж энэ аппаратыг тавьсан. За энийг тавьснараа яадаг вэ гэхээр энэ 12 дугаар хороон дээр байдаг одоо улсууд манай одоо энэ дүүргийн эмнэлэг рүү явахгүй. Эндээ үрчээ шууд онцлогдохын бондцтой болчихж байгаа. Манай энэ өрхийн эмнэлэгч одоо универсал ажиллагаатай бүх юм нь одоо ард түмэнд нээлттэй үйлчилдгээр их онцлогтой. Бусад одоо дүүргүүдийн хороодын өрхийн эмнэлгийг бодох юм бол энэ чинь шинэ жишиг ийм сайхан өрхийн эмнэлэг өнөөдөр нээлттэй хийж байгаа би хөвгний хувьд үзэгдэн баяртай байна. Тэгээд энд одоо ингээд шинээр сайхан гоё эмнэлэг ингээд үлгэр жишээ эмнэлэг бариад өгч байгаа хувьд энэ нийт иргэдийнхээ өмнөөс хуулийг баярлж байгаагаа илэрхийлье. Цаашид нарийн мэрэгжлийн эмч өрхийн сувилгуугаар мэрэгсэн сувилагч бүтэц орон тог үе шаттайгаар шийдвэрлэн мөн Чингэлтэй дүүргийн хороо бүрийг жишиг өрхийн эмнэлэгтээ болгоно гэдгийг дүүргийн удирдлагууд хэлж байлаа.